байцгааны үзэгчтэй гэрлээ цог эхэлж байна. Эдгээр өдрүүд бол хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах айгүй гоё өдрүүд байгаа тийм. За хөтөлбөрийн өнөөдрийн дугаарын зочноор Монго уул төслийн санаачлагч замун фанат Алтай. За Английн шгшээ багийн фанат Ингүүн нар ирсэн. Юуны төрөнд ийм гоё нэвтрүүлэгт төрж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Хөл бөмбөг бол яалтчгүй хүн төрөлхтний бас нэг агуу одоо бүтээл тийм ээ. Одоо хүн төрөлхтөн одоо машин бүтээсэн, олон төрлийн бүтээгдэхүүн бүтээсэн. Тэн дундаас хөл бөмбөгийн спорт гэдэг бол хүн төрөлхтнийг яалтчгүй хамгийн олноор нэгтгэж чадж байгаа гайхалтай бүтээл юм а гэж би бодож явдаг. Та одоо аль багийг дэмжиж байна? За би өөрөө тамирчны хуваар Японд одоо хөл бөмбөг тоглож ирсэн учраас Японы шгшээ багийг дэмжиж байгаа. Тэгээд Япон бол одоо юу гэдгийг зүүн Аз бид нартай одоо нэг бүсэд байдаг. Аюу ойрхон онгоцоор 3-4 хүн цаг нисдэн шүү дээ тий. Тэгээ Аз хүн гэдэг утгаараа бас хөл бөмбөг Японы багийг дэмжиж байгаа. Одоо Голланд, Нидерланд хүмүүс чинь дэлхийд хамгийн өндөр хүмүүстэй ордог байхгүй юу? Гэтэл тэр багийн эсрэг манай японочууд их намхан шүү дээ. Мөргөж гол хийж ийн. Тэгэхээр гайхамшигтай. Энэ нөөрэ ямар ихтэй байгааг нь харагдуулж байна л да. Тийм тэгээд Японы хөл бөмбөгийн шгшээ болохоор өмнөх жилүүд төрдөөсөө шилдэг 8-д орохч гэдэг юм уу? Шилдэг 16-д орохч гэдэг юм уу те? Ийм зорилготой байсан бол өмнөх дэлхийн аваргаар Испанийг хожсон, Германийг хожсон. Тэгээд энэ удаагийн зорилго нь хөл бөмбөгийн дэлхийн аварга болно гэсэн зорилгыг тавьсан байгаа даа. Ингүүнийгийн дэмждэг багууд тоглосноо. За миний хувьд Английн шгшээ багийн фанат яг дэлхийн аваргыг ярихаар анх дэлхийн аваргатай танилцсан түүхээ ярихаар ингээ 2006 он руу очих юм байна. Тэгээ ингээ бодохоор ер нь 20 жил өнгөрсөн байна. Одоо 6 дахь удаагийн дэлхийн аварга үзэж гэж байна. Тэгээ анх 2006 оны Англи улсад бас Герман улсад болсон дэлхийн аваргыг үзэж ер нь хөл бөмбөгийн дэлхийн аварга гэдэг зүйлтэй танилцж байлаа. Тухайн үед ер нь Бразилийн шгшээ баг тэр үед бол нэлээд фаворит багаар бас нэрлэгдэж байсан. Төдийгүй гэхдээ бас хараахан одоо шалгарч амжилт үзүүлж чадаагүй ч. Тэгээд 2008 оноос ерөнхийдөө Английн Премьер лиг үзээд Английн Манчестер Юнайтед гэдэг клубыг фанат болоод дэмжиж ирсэн. Тэгээд яг миний тэр 2008 оны хөл бөмбөгт орж ирсэн үе бол одоо яг Английн шгшээ баг тухайн үеийн алтан үе гэж нэрлэх тэр гол тоглогч нар байсан. Тэгээд тэрнээс хойш л тэгээд тасралтгүй Английн шгшээ багийн фанатаар л байна да. Эмэгтэй хүн гээл тэгэхээр хөл бөмбөг гэлдэнгүүт эрэгтэйчүүд илүү үздэг гээд. Гэтэ сүүлийн үед бол эмэгтэй фанатууд бас олширсан байна тий. Тэгэхээр яг анх ер нь ингээл эмэгтэй фанат гэлдэхэд яг нь эрэгтэй фанатууд нь жоохон юу мэддий зэдий гэсэн байдлаар хандчихсэн үү? Тий, ер нь их тийм байсан. Тэгээд их үздэг гадуур ингээд олуулаа найзуудтайгаа үздэг байсан үе чи 10 он 14 оны дэлхийн аваргууд их үзэж байлаа. Тэгээд нөө сонирхох маягаар асуулт асууж үзэн тий тоглогч нар асуун. Тэгээ нөө жоок байдлаар одоо аль хоёр баг тоглож гэн баг тоглож байгаа багийгаа таньж гэнэ үү ч гэдэг юм уу тий айгүй их таньдаг гэсэн. Тэгээд одоо л нөгөө илүү олон ингээд найзуудтай болсон гэдэг юм уу ерөнхийдөө ингээд өөр одоо багийн фанатууд шиг таньдаг болсон учраас харьцангуй бас хүлээн зөвшөөрсөн гэдэг юм уу. Хэн үеийн тоглолтууд явж байгаа учраас бүр тухалж яг суудгүй өдөр болгон бас тэгээд суугаад авч бас асуудалтай шүү дээ. Цагийн хувьд нөгөө цагийн хувьд айгүй хэцүү байгаа л тэр 4 цаг ч юм уу 3 цагт ч юм уу тэгэхээр бас яг үзэж чадж гинэ амжиж гинэ. Дэлхийн аварга чинь жид болгон л өөрчлөгдөөл байна л да. Энэ жил хэд чинь 3 улстай ч гэдэг юм уу цагийн зөрүү манайх тарцсангуу их байна. Тэгэхээр чин одоо анх удаа бид нар ерөнхийдөө өглөө хөлбөмбөг үзэж байна. Хойчин бол одоо сүүлийн финалийн тоглолт юм сүүлийн тоглолтуудыг үзээд 6-7 цагт бид нар харьдаг байсан бол одоо 10 цагт бид нар одоо дэлхийн аварга үзэж байгаа жишээтэй. Ер нь одоо нөгөө өөрчлөгдөж байна гэдэг юм уу. Тэгэхээр өглөө үзэж байгаа дэлхийн аварга ер нь бол сонирн байна. Английн бүх тоглолтуудыг үзсэн үү? Харцангуй үзэн. Ялангуяа 18 оны Английн тоглолтыг санаж байна л да. Тэрнээс өмнө 10 он гэдэг ингээд Английн шгшээ багийн бас жоохон уналтын үе байсан гэдэг юм уу 16 руу орж ирдгүү те их тасагддаг үеуд байсан бол 18 онд бол одоо Оросд болсон дэлхийн аваргад эргэн ирэлт хийсэн. Хорватын шгшээ багтай тоглож ирсэн үеийг бол бид нар ер нь бол Английн шгшээ багийн фанатууд аягүй сайн санах байх. Энэ дээр бол бид нар баярлж үзчихлээ, уйлж үзчихлээ. Тийм тэгэхээр хамгийн бас дурсамжтай дэлхийн аварга нэг байна. Таны хувьд анх ямар тамирчнаас одоо инспирэшн ч гэдэг юм уу гоё тийм хүсэл эрмэлзэл те гоё зориг авч өөрөө хөл бөмбөгт бас сургууль явахар болсон бэ. Хүүхэд залуучууд бол ер нь Криштиану Роналдо ч гэдэг юм уу те Бекхэм ч гэдэг юм Месси ч гэдэг юм уу те нөгөө довтлох чиглэлийн гоё уран гоё хууралтай тамирчдууд дээр одоо тэрийг нөгөө нэг өөрсдийнхөө мөрөөдөл болгож өөрийнхөө одоо шүтэн болгож спортод ордог бол миний хувьд Испани шгшээ багийн Пуйол гэх тамирчин байдгийн хамгаалагч. Тэгээ би бол өөрөө бас хамгаалагчийн байрал тоглодог байсан. Тэгээ одоо нэг гоолыг бас хамгаална гэдэг бас гоё санагдаад тэгээд яг тухайн тамирчныг дуурайгаад хичээлсээр байгаад улсынхаа шгшээ багт ороод тэгээд 2004 онд Японоос нөгөө скаут буюу сонгуул шалгаруулалтын баг ирээд
тухайн үеийн 16 насны шгшээгээс 4 хүүхэд сонгосны нэг нь би юм байгаа. Тэгээд одоо яг нөгөө хөлбөмбөгөөр гадаадад мэрэгжил эзэмших, боловсруул эзэмших тийм ээ боломж маань олдсон. Тэгээд бас азтай гэж бодож явдаг өөрийгөө. Бусад хүмүүст маань одоо яг хувь тоглогч нь одоо шүтэж явдаг, биширж явдаг тоглогч нар. Миний хувьд гэх юм бол би мэдээж өнөөдөр Бразилийн шгшээ багийн жерсиг өмссөн байгаа. Бас яг үнэнгээ хэлэх үү? Би яг үнэнгээ хэлэхэд би хөл бөмбөг бас сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ яг мэдээж ойлгоно, спорт гэдэг утгаар нь гоё хүндэлдэг. Неймарыг би өөрөө дэмждэг. Ер нь яг царайлаг залуу л та. Би анх яг ухаан орж ирсэн цагаас зурагт үзээд хөл бөмбөг гэдгийг анх мэдчихсэн байхгүй. Тэр тухайн чинь тэгээ одоо Олимп болж исэн болоо, дэлхийн аварга болж исэн билгүй. Ямар ч байсан Бразил нэг улстай тоглож исэн англич байлоо. Тэгээд Бразил нөгөө Роналдино ойлоо. Тэгээ нөгөө ийм юутай чинь бас Роналдо. Тийм тэр хоёрыг шүтээд тэгээ уг нь Бразилийг шүтдэг болсон. Тэгээд бас нөгөө фанатын хэмжээнд сайн мэдхгүй ч гэсэн ямар ч байсан хөл бөмбөг тэгээ шүвгийн дөрвөөс нь ихсүүлээд үзэх аягүй сонирхолтой. Тэгээ одоогийн байдлаар бол би Мессидээ үнчээрээ ингээд явж байна. Эргээ харахад ер нь тоглогч гэсээ илүү яг манай Манчестер Юнайтед клубын алдартай тасгалжуулагч, Шотландын алдартай тасгалжуулагч Сэр Алекс Фергюсон гэдэг алдартай тасгалжуулагч байдаг. Тэгээд ер нь Фергюсоноос болж баг хөлбөмбөгт орсон гэхэд болно. Тэгээд ер нь бол тэр хүний магадгүй илүү их хождог байсан, олон удаа гардаг байсан болоод юм яаж ч нэг хоногшоод үлдсэн. Тэгээ өөрөө нэг юм богц ажиллаад ингээд нэг юм талбай дээр гэдэг юм тоглолттой үед тэр дүр айгүй их хоногсон байна. Гоё санагдсан. Та өөрөө хөл бөмбөг тоглодог уу? Тоглоно гэхээсээ яг суудал халааж үзсэн. Бид нар нэг суудал халаана гэд манай Сүхийн зүйн нүд гэдэг клуб байдаг Монголын хөлбөмбөгийн албаны. Тэгээ би бас гишүүнэн гэж явдаг. Монголын хөлбөмбөг Монголын багуудаа бас нэлээд үзэж бас дэмжиж ирсэн. Би яг энэ одоо нөгөө хөлбөмбөгийг өөрөө нөгөө яг мэргэжлийн төвчөнд бас тоглож исэн болохоор олон тамирчин гонцлмоор байна л да. Гэхдээ энэ удаагийн дэлхийн аварга бол яалтчгүй хоёр хүн дээр бууж байна. Та бүхэн бол надаар илүүлдэг хүн мэдж байгаа бах. Месси болон Роналдо тийм ээ. Хөлбөмбөгийн спорт гэдэг бол өөрөө 250 сая хүн өдөр тутам бүр ингээд амьдралаа болгож ингээд хичээлдэг. Тэгээ энэ өөрөө спорт өөрөө нөгөө талцлыг хүлээмжшүүлдэг. Арьс өнгөний эсрэгч байдаг юм уу тийм арьс өнгөний алхлан гадуурх, улс төр шашин шүтлэг гэдэг олон юмны эсрэг байдаг ч гэсэн яалтчгүй хүмүүс Месси Роналдо дээр хуваагдчихдаг. Тийм ээ. Тэгээ тухайн хоёр тамирчны хувьд бол би яагаад онцолж байгаа гэхээр би одоо 38 настай, надтай айгүй ойрхон настай. Энэ удаагийн дэлхийн аварга маань энэ хоёр хүний хувьд сүүлийн дэлхийн аварга гэдэг утгаараа яалтчгүй энэ хоёр ихнийг бол онцлохоос гарах байхгүй. Энэ хоёр бол мэдээж тасархай. Хэдийгээр багийн спорт ч гэсэн тий тоон үзүүлэлт өнөөдрийг хүртэл гаргаж байгаа амжилт, алдар шагналуудыг бол одоо хол тасархай шүү дээ. Одоо хүмүүс ингээд талцдаг гэж штэ. Миний хувьд бол царайлгаанд төрүүлж штэ. За сүлдээгийн манай хувьд. Марадонаг л гэж хэлмээр байна л да. Яагаад дүү гэхээр яг би угаасаа мэдэхгүй л дээ. Гэхдээ нэг актер нөгөө нэг хөл бөмбөг бол сонирхдаггүй. Гэхдээ түүхүүдийг уншиж байхад бол Марадонагийн түүх бол актер юм санагдсан. Тухайн тэр Английн эсрэг тоглож байгаад дэлхийн аварга болдог. 86 оны тий. Тэр чин тэр хүний одоо орчин тойрон өнөөдөр бүр амар байсан байгаа хгүй тэр үедээ. Ерөөсөө л нөгөө эдийн засаг унтсан тэр Аргентины одоо хамаг бүх юм ингээд даавн болцсон. Тим үед ганцхан баатар гарч ирсэн Марадона гарч ирсэн. Одоо өнөөдөр бол би Английн шгшээгийн одоо өмсгөл өмссөн байна. Одоо дэлхийд бас нэг ганцхан удаа Англидаа зохион байгуулад ганц удаа төрүүлсэн. Одоо тэр ч одоо хэдэн он байна? 66. 66 да. Тэгэхээр нэлээд дэв. Тэрнээс хойш ер нь гэхдээ Английн хувьд бол нэг тийм өсөөгүй те. Клубүүдийн хүмүүсийг цуглуулж оруулдаг уу? Ер нь яад юм бол Тасгалжуулагчийн л одоо цэвэр юуны тактикийн асуудал лигт мэдээж хамгийн сайн байгаа хөв тамирчтай дуудана. Тэгээ энэ жилийн дэлхийн ер нь дэлхийн аварга ярихаар жил болгоны дэлхийн аваргууд л ер нь ингээд өөр өөрийн онцлогтой тийм одоо би ингээд 6 дахь дэлхийн аварга үзэж гэн гэж харахад ингээд өөр онцлогтой байхгүй 10 оны дэлхийн аварга гэхээр өмнөд Африк зохион байгуулагдаж байсан. Африк өмнөд Африкч айгүй тийм өнгөлөг тийм тэр үеийн дэлхийн аварга айгүй өнгөлөг болж байлаа. Нөгөө Шакирагийн Вака Вака гэдэг дуу бол ер нь дэлхийн дахинаар бас хөл өмгийг нэлээд түгээхэд оролцсон гэж боддог. Миний хувьд бол 14 оны дэлхийн аварга чинь Бразилийн нутаг дэвсгэр дээр болж байсан. Тэгээд энийг нөө хамгийн хүмүүсээ мэдхээр Германы шгшээг, Бразилийн шгшээ багийг 7-1-ээр хожсон буюу нөө өөрийнх нь талбай дээр ингэж хожсон юу бол ерөнхийдөө бараг байхгүй бах тийм. Тэгээд 18 оны дэлхийн аварга гэхээр Оросын улбаны тийм Франц дэлхийн аварга болж байлаа. Мбаппе гэдэг бид нар шинэ нодтой болж байлаа. Тэгээд 22 оны дэлхийн аварга бол одоо мэдээж Аргентин, Месси гэдэг ингээ өөр өөрийн онцлог
ерөнхийдөө ингээд байна л да. Тэгээ нөгөө дэлхийн аврах шалгаруулах хөл бөмбөгөөс гадна бас үзэгчид бидний хамгийн өсөн хүлээдэг зүйл бол мэдээж одоо хөл бөмбөгийн нээлт буюу дараа нь бас хаалт байдаг шүү дээ. Тэнд орж байгаа артистууд хин байх уу гэдэг маш сонирхолтой байдаг. Тэгээ энэ жилийн хувьд нээлт ямар шүү санагдаа. Өөрийнхөө бас улс орны нөгөө онцлогийг харуулсан маш сонирхолтой шийдлэр хийсэн байсан шүү дээ. Би бол яг дэлхийн аварга нээлтийг үзээгүй. Гэхдээ нөгөө Америкийн түүхэнд хамгийн их үзэлтийг түүхэн том үзэлтийг гаргалаа гэж яаж исэн. Тэгээ яалчгүй хөл бөмбөг бол дэлхийн хамгийн үзэлттэй спорт тийм ээ. Тэгээд нээлт нь бол хүмүүс тасархаа болсон гэж яриад лээ. Одоо манай энэ фанат маань бол үзсэн байх гэж бодож байна. За би бас хагсын л үзье яг үнэхээр нэг цагийн зурнаас тэгээ хав ер нь олимпич юм уу спортын нээлт бол аль болох нөгөө бид нарыг даяарчлаж бас харуулт юм болов уу гэж боддог шүү дээ. Энэ жилийн нээлтэн дээр нөгөө солонгосын алдартай Лиза жишээ нээж авах ингээд Шакира бас дуулаа. За хэдүүлээ энэ хэсэгтээ төр завсарлаад нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэг буюу гахаа цагийг үзцгээе тийм ээ. Энэ удаагийн сэдв юу байгаа вэ? Хүргэлтийн ажилтныг одоо дагаж суралжилсан байгаа. За тэгээд хүргэлтийн ажлыг бол бид нар бол яг өдрийн цагаар бөглөрөөл, төвчрөөл хийдэг гэж ерөнхийдөө бас ойлголттой байдаг. Тэгвэл энэ удаагийнхаа дугаараар орой үеийн цагаар хүргэлтийнхаа ажлыг хийгээ явж байгаа. Тэмүүжин гээд залууг суралжилсан байгаа. За гахаа цагийн сурвалжлага үзцгээе. Гахаа цаг болсон байна. Яг одоо би үчийнхаа сурвалжлагыг USG очлоо компани хүргэлтийн ажилтан Тэмүүжинтэйгээ хамт өнөөдрийнх нь ажил таслангаа хүргэлтэнд нь явах гэж байна. За орой минь Тэмүүжин. За орой минь сайн байна уу? За өнөөдөр хоёулаа хэдэн хүргэлт хийхлээ? За одоо ерөнхий бол яг сүүлийн 2 хүргэлт болсон байна. Тэгэхээр хоёулаа энэ 2 хүргэлтийг л өгнө гэсэн. За окей. За машиндаас авах уу? За. За одоо тэгэхээр хүргэлтээ эхлэх өмнө эхлээд нөгөө захиалагч руугаа ярина. Одоо хай дээр байна уу? Унтааг байна уу? Тэ орой чи ороогоор хүргэлт хийж байгаа болохоор. Ер нь хүргэлтийн ажил хийгээд хэр бодож байна Тэмүүжин? За би энэ компанид ороод ерөнхий 2 жил болж байна. Энэ компанида өглөөний хүргэлтийн өдөр нь давхар дахиад хүргэлт хийдэг байхгүй. Тэнгүүт тэрнийхэн давуу тал нь юу ингэнгүүт өглөө би 40-50 хүргэлтээ гарлаа гэхэд за нэг 10 гээд энэ ажил дээрээсээ гарлаа. Өс дээр очлоо хүргэлтээ хийж дууслаа. Дараа 2 сар нэг гэхэд дууссан байдаг. Тэнгүүт буцаж ирээд бараагаа аваад өдрийн хүргэлтэнд гарах боломжтой. Тэгээ шүү дээ, яг эд ажиллах одоо боломжтой яг насан дээр явж байгаа залуу хүмүүс чинь 1 цаг гээд хийх ажил болчихж байгаа шүү дээ. Тийм тэгээ бүтэн тэрнээс хойш 40 цагийг одоо юу хийж өнгөрөх вэ? Өнөөдрийн хүргэх энэ 2 хүргэлтийг би ингээ харсан. Нэг нь гялгар удтай, нөгөөх нь болохоор ийм нууцлалтай ууд гэж битүүмжлэлтэй. Тэгээд энэ яг яадаг болохоор зарим нь ийм битүүмжлэлтэй, зарим нь ийм за ингэдэй хүмүүс ерөнхий яг нөгөө нэг хүргэлтийн ажилтан гэхээр бүх бараагаа мэдчих хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгэхээр энэ манайх хүргэлтийн компани болохоор цаад дэлгүүрээс одоо манайхтай гэрээтэй дэлгүүрээс ингээд ирж байгаа барааг хүргэх үүрэгтэй ер нь бол тэнгүүт одоо энэ битүүмжлэлтэй бараа нь болохоор бид нар залгах хэрэгсгүй. Дотор нь юу байгааг би ч мэдэхгүй. Одоо цаад дэлгүүрийн хүмүүс нь л мэдж байгаа гэсэн. Бас нөгөө захиалагч хүмүүс нь л мэдж байгаа. Тэрнээс бид нар бол нөгөө задлж хараад энэ юу вэ гэж харах бас байдаг байхгүй. Задлж харах ёсгүй гэснээс чи тийм хардлаганд өртөж байсан уу? Одоо бараагаа хүлээж авсан хүмүүс чам руу эргэж залгаснаа миний ийм байхгүй байна, тийм байхгүй байна гэж хэлснээр эргэж залгаснаа өө яа навчлаараа байсан байна гэх. Тэгээ магадгүй одоо хүргэлтийн залууч нар бас дандаас нь бараанаас нь авчдаг ч гэдэг ч юм уу. Тэгээ ерөнхийдөө тийм хөө хардлага хэрэг байдаг болоо. Хардлага бол байлгүй яг уу. Одоо жишээ нөгөө нэг юу бараанууд гэдэг олон ширхэгтэй, олон жижиг ширхэгтэй бараанууд гэдэг. Тэр бараанууд бол нөгөө нэг зарим хүмүүс нь жижиг юм анзаарахгүй эргэж залгасан. Энэ чинь байхгүй шүү дээ. Ийм юм байхгүй юм, тийм байхгүй гэсэн юм байдаг. Тэгээд яг ингээд манайх ингээд задлдгүй маа. Тэгэхээр та ингээд уутанд нь сайн үзээ, нэтрээг ингүүт эргэж залгангуудаа тийм биш дээ тэ энэ байсан байна уучлаарай. Тийм тохиолдлоос энэчнээс боо ийм жижигхэн байсан юм байна. Энийхээ ард орсон байж гэдэг юм уу тэ. Тиймэрхүү тохиолдол бас байна. Янз бүрийн замыг туулж энэ бараанууд маань одоо эзэндээ очдог байх юм шүү дээ. Хоолой машина энд тавхад зүгээр үү? Машин тавхад бол зүгээр ээ. Чи нөгөө нэг одоогоор орон цагаар нөгөө нэг машин ачлага бол ерөнхий харьцангуй бага байдаг байхгүй. Машин хэрвээ чаар газар бол би машина хараад суулгах уу гэж бодлоо залхуураад байхгүй. За бохоо. За болцгоо. За одоо нөгөө нэг саяны ярьсан захиалагч руугаа яриад нэг код байгаа юу гэдгийг асуунаа.
Унтаад байдаг. Тэгээд одоо ирсэн, одоо орж ийна гэдгийг мэдэгнэ гэсэн үг байхгүй. Орой болсон юм чинь айлын хаалга андаар бол одоо бас баларсан юм болох нэ тий. Бас загнуулна шүү дээ. Юу юм бэ? Яах гэж байгаа одоо үед чинь за 3 дахь хаалга гэхээр хэдүүлээ. Ханаасаа тоолох юм бол 3 дахь хаалга чи 4 хаалга. Залгаад 2 дахь гараад ирсэн байна гэж хэлчихээ. Тэгэхгүй бол танихгүй айлын хаалга мөдөд яах вэ те. Айгу бол нэлхнаатай хөвгттэй байл те. Нууцлалтаа бараа нээсэн. Бараа авах гэж байна гэж. Сайн байна уу? Хүргэлт ирлээ. Ингээл хөвгөлтүүдэд өгөөд явчихдаг гэсэн үг. Өнөөдрийнх нь ажилд би тусалж байгаа юм чинь хоёулаа хоёр хүргэлтийнхаа цалин хоёулаа хуваана те. Яга нэгээ те. Эхнийхээ хүргэлтийг хийгээд тэгээд юм танихгүй хүний өөдөөс хараад хүргэлт ирлээ гэд хэлсэн чинь бас надад их сонирн мэдрэмж төрж ийн л да. Чи тэгээд өдөр тутамдаа 50-60 юм танихгүй хүний царай харж ер нь ингээ олон хүнтэй харьцаж штэ тий. Тэгэхэд одоо янз бүрийн л хүмүүстэй тааралддаг баг. Би нэг ихчд нэг хүргэлт өгч ирсэн юм а. Тэр ихч тийм маш их юм эрэг хүн байсан. Намайг ингээл тэрч аваал. Өстой баярлаа. Эрт те түргэн шуурхаа ирлээ танаа хүргэлт. Найдвартай хүргэлт юм авчирч өгсөнд баярлаа гэж алиуч чинь тэрий эдээ амс гэдэл зөндөө ядарч гин үү яаж инээж гин цааван банцаад гарах уу гэдэл те. Тийм ихчтэй таарч ирсэн. Гэтэ тиймэрхүү хүмүүс бас мэдээж зөндөө байд юм уу? Ганц тэр ихчээр тогтохгүй. Манад бол гэхдээ хүргэлтээ би бол тэгж анзаараад идэг. Ковидоос хойш маш эрчимтэй өгцөн тий. Яг нөгөө нэг ковидын үеэр чинь юу яг хүмүүс гарах боломжгүй болсон шүү дээ. Тэгэл тэрнээс хойш л ер нь төлөхөө хүмүүс их явж байна да. Орон цагаар бол яг ингээд 10-аас хойшоо машин бариад яг машины ард суугаад ингээд явхад бол нэг анзаарчихсан юм байна. Хүмүүс чинь амарч байгаа учраас гэрийнхаа гадаа машинууд ингээд давхарлаа тавьчихдаг юм байна. Тэгээд яг тэр явах зайн жоохон давчуул болчихдаг юм байна тий. Тий. Ер нь тийм тэгэл нөгөө яг нөгөө хоёр урсгалтай зам чинь нэг урсгалтай болгоод авчдаг. Тэгээд ингээд нөгөө машинууд хоорондоо зүрх байдал нь хэцүү болчихно. Одоо жишээ нь ингээд зогсож байгаа. Энэ уртлын машин бол яг нөгөө нэг зогсох газар байхгүй, эрих зай байхгүй болоо ухрах гад байх шиг. Одоо тэгэд гүрийж штэ. Чи юу би юу дээр. Чи давхраа нарсан хэдэн давхар байсан бэ? Одоо л харандаа. Юунд байна? Мөн үү? Түрүүний холбогдсон хүргэлтийн юм байна. Одоо хаяг дээр нэр чинь орцны код идлээ. 13 код гэж байна. 15 зайн юм биш. За би сүүлийн хүргэлт юм чи би хонхын дарчи те болно те. Сайн байна уу? Хүргэлтээс авч байна. Таны захиалсан бараа. За та бараагаа шалгаж үзээ аваарай. Захиалсан бараа нь мөн үү? Мөн бэ. За баярлалаа. Та машины багт захиалсан байна. Сайн байна. За nejä. Дансаар за Дүүн өөрийнхөө дансыг олчих. За тань руу. за За сайхан амраарай. Нөө үйлчлэгийн ажилтан хүмүүс чинь тип гэдэг юм авдсан шүү дээ. Чи ер нь тип авч ийсэн нөө хүмүүсээс. Байлгүй яах вэ? Нөгөө нэг одоо нөгөө 35,000 төгрөгийн бараа өглөө 40,000 төгрөгийн бэлэн бараа бэлэн мөнгө өгч дээ. Тэгээ нөгөө хариулт юм өөр авах гэдэг юм уу. Цай авч угаарай, кофе авч угаарай гэлээ. Тийм хүмүүс бас зөндөө байна. За тэгээд ха цагийнхаа хүргэлтийг надтай хамтдаа одоо хийж гүйцэтгсэн чонд маш их баярлалаа. Надад бас хүргэлтийн ажил хийгээд явах маш их ер нь бол маш сонирхолтой байлаа. За чамд ч гэсэн баярлалаа тийм. Миний сүүлийн хоёр хүргэлтийн ингээд хамт сонирхоод явсан ч гэсэн баярлалаа. За сонирхолтой ха цагийн сурвалжлага бэлзээ. За баярлаа. За тэгээ хүргэлтийн ажил бол мэдээж маш хүнд байдаг тий. Тэр хаалганы цаана ямар ч ааштай хүн байгаа байлээ. Ер нь л хэцүү ажил тий. Өглөө өдөр оройгүй явдаг. Тэгээ гиснээс нэрээ манай Алтай маань AB Sport Shop гэдэг бас спортын дэлгүүр ажилладаг. Өнөөдрийн бидний бас өмссөн байгаа jersey AB Sport Shop-аас авсан. Тэгээд танах хүргэлт бас хийдгэлээлгүй. Та энэ зовлон бас ойлгож л байгаа бах тий. Тогтсон газруудтай гэрээтэйгээр тэгээд хүргэлт яадаг. Одоо хүргэлтийн ажил бол бас л мэрэгжлийн төвшөнд манад очиод байгаа юм уу гэж би харж байгаа. Тийм ээ залуучууд маань үнэхээр чөлөө цагаараа ажилтай, орлоготой одоо хөдөлмөрийг бас мэдрээд тий хөдөлмөрийн үн цэнийг мэдрээ явж байгаад бас их баяртай байгаа. Тэгээд миний хувьд болохоор одоо энэ хөл өмгийн болон спорт хувцас хэрэгслийн AB Shop гэдэг
үүсгэн байгуулсан спорт шоп гэдээ явж байгаа. Тэгээ Монголд маань ер нь хөлбөмбөгөөр дагнасан тийм спортын дэлгүүр байдгүй юм байна. Маш ховорхон юм байна гэж би анзаарсан юм. Намайг хүүхэд байх ч одоо бид нар чинь ингээд бөмбөг байхгүй. Нэг ганцхан бөмбөгтэй. Тэгэл нөгөөх маань найз маань гараад ирэхээр бэлтгэл эхэлнэ. Нөгөө найз маань бүх дүрмийг зохионо. Бүх байрлалыг ингээд зохион. За чи энэ тоглоно гээл. Тэгээд хүнээч бараг хасан тийм ээ. Айгу монопол ижээ тий. Тийм байсан. Тэгээд айгу хөвгчлээ тэр чинь. Тэгэл тэр найзыгаа хүндлэн тийм ээ бас гаргаж ирэх гэж найрна гэж асуудлууд байсан. За тэгээд би нөгөө хөлбөмбөгөөр Япон орн руу яваад үтсэн чинь ердөөсөө үйлдвэрлэгч оронд бол тэр одоо бөмбөгний дутагдал, гутлын дутагдал, шипний дутагдал гэж байгаагүй. За энэ дээр би өөрөө тэгээд Монгол төсөл гэдэг Монгол гол гэдэг төслийг санаачлаад Монголынхоо одоо амьдралын боломжгүй асрамжийн газрын хүүхдүүдэд бөмбөг төхүүлж өгье. Бөмбөг гэдэг бол өөрөө хүүхдэд маш хэмиг заадаг. Нэг бөмбөгөөр ч одоо 10-20 хүүхд тоглоно тийм ээ. Би ч гадаад явчихж штэ хөлбөмбөгийн спортоор. Тэгэхээр дахиад нэг ч гэсэн хүүхд тийм боломж олдоосоо гэдэг үүднээс энэ төслөө ингээд санаачлаа явж байгаа. Миний хувьд бол өөрөө бас дээд лигийн багийн эзэн байгаа. Одоо энэ төслөө санхүүжүүлэх, цаашлаад энэ багаа санхүүжүүлэх гэдэг үүднээс спортын одоо яг нөгөө экосистемээр тийм ээ дэлгүүр нээгээд энэ орлогоосоо бас сайн улсынхаа ажлыг санхүүжүүлээ. Хүүхд залуучуудынхаа одоо спортыг дэмжих үйл ажиллагаагаа дэмжиж гэдэг зорилготой ингээд нээгээд одоо анхныхаа жилдээ явж байна. Тэгэхээр воентой ажил хийж байгаа юм биш үү? Илүү өргөжөөсэй. Манайхаас заавал юм аваарай. Дахиад юм аваарай. AB спорт шоп шүү тий. Тий. Найз нь тэгээд нэг бөмбөгөө авч гарч ирчээ таныг баг байхад ч. За ээж дуудаад байна орлоо гэхэд та нарын бэлтгэл дуусна тий. Гэхдээ шууд дуусна. Тэгээд одоо найзгаа бас ятах нь орч хорч бөмбөгөө үлдээчих гэхэд тэр варгийн хүн үлдээхгүй шүү дээ. Ягаад гэх юм бол тэр гудамж ч юм уу тэр байрам чи ганцхан бөмбөгтэй байгаа юм чи. Аюу хөвчлөлтэй нөгөө бөмбөг маань хагарчна. Тэгэхээр нөгөө сагсны бөмбөгөөр шууд тоглох гэхээр болохгүй. Болдруутчдаг байхгүй юу? Тэгэхээр хийг нь тодорхой хэмжээнд гаргаж агаад тоглохоор болдруутахгүй. Тэгээ ганц сагсны бөмбөгөөр ч одоо волейбол, сакс, хөлбөмбөг гэд бүх төрлийн юм тоглож байгаа юм чи. Тэгээ сая нөгөө бөмбөг гэд ярьсан чинь Бразилд гэхэд жишээ нь одоо нөгөө Монголд хүү төрүүл бүх гэдэг шиг одоо эрэгтэй хүү төрүүл хөл өмгөх чинь гээ те. Тэгээ нөгөө ямар нэгэн одоо юу гэдэг стандарт шаардахгүйгээр одоо бид нарт өшөглөөд өнгөрүүлээд явчих юм л байвал одоо шорон дээр ч юм уу те одоо эсрэг талд нэг эсрэг нэг чамааг ингээ тоглолцдгоороо бас илүү ингээ хөгжсөн юм болов уу гэж бас ярьд юм байлээ. Тийм бах тийм манай Монгол хөвгүүд бол тэгэл ер нь хөдөө гаруул нэг ноцтолтой бол барилдаал ер нь тэгээ ээжэд гэхдээ яг адилхан яг Латин Америкт бол тэгэл хөл бөмбөг бол тэгэж аах дээр дэлгэрсэн байх нь шүү дээ тий. Гэтэ манай Монголд хүүхэд багчуудаас ихсүүлээд ер нь бол хөл бөмбөг нэлээд хөгжиж байгаа гэж би зүгээр өөрийнхөө үднээс бол хараад байгаа шүү дээ. Сургууль болгоныг одоо юутай ч юм уу хөл бөмбөгийн талбайтай ч юм уу яг урд намайг баг байхаас илүү хөгжиж байгаа гэж бол харж байгаа. Энийг та юу гэж бодож байна? Ер нь бол хамгийн зардал багтай спортууд нэг байхгүй юу? Та бүхэн одоо нэг хоёр гутлаа ангиж тавиал хаалга болгох чинь тий. Тэгээд нэг бөөрөх юмар юу гарч хамаагүй. За боли лазер хөлбөмбөг тоглож чинь тийм ээ. Тэгэхээр тий одоо сакс манай далаад байна. Волейбол ингээд мундаг байна гэдэг байгаа ч гэсэн яг ингээд график бас ингээд хараад үзэхээр яг бага насны хүмүүс бол айгүй хөлбөмбөг сонирхож байгаа. Тийм тэгээд энийг би бол бас маш олзуурхаж хүлээж авч байгаа юм. Альва ямар нэгэн спорт бол хүнийг стрессээс маш гоё ангид байлгаж чаддаг штэ тий. Тайрыг маань бол хөл бөмбөг бол үнэхээр стресс гэдэг зүйлээс бол холдуулж чадж байгаа гэдэгт итгэлтэй байна. Стрессийн хувьд одоо хэр их стресст чинь өдөртөх албан тушаал ажилладаг. Тэгээд хувийн салбарт бас хөл бөмбөгийн дээдлигийн багийг эрхэлж явуулна гэдэг. Заас тодорхой хэмжээнд стресс бас байдгаа, бас баггүй хэмжээнд бас байгаа. Тэгээ хөл бөмбөгөө үзээд би ч одоо хажуудах байгаа хүнээ бүр жожтлаа шардаг юм байхгүй. Одоо бүр тэгээ тэгэхээр ингээл бүр айгүй гоё болчин тийм ээ. Тэрнээс гадна нөгөө өөрөө яг тамирчин байсан учраас ногоон талбай дээр тоглоод ингээ гүүгээд хөлөрхөөр хөлсөөр бол асар их стресс гардаг юм бэлээ. Нэг тоглолцсон байхад үнэхээр тэр ажлын бухимдал тийм ээ. Одоо юу гэдгийг нойр гүтэлч гэсэн байхгүй болчдөг. Тэгэхээр би бол хөл бөмбөг бол миний бас амьдралын бас том эмчээ гэж хэлмээр байна. Одоо машин явдаг өдөр үүдэн штэ. Хүн болгонд байгаа штэ. Тэгвэл тэр өдрөө спорт өдөр болгочдөг байхгүй. Өглөө нь явахт яваад өдөр нь хөл бөмбөг тоглоод оройн юу ч үлээ ямар ч хэлсэн нэг тийм хийж үзчихээс аягүй гоё юм билээ. Стресс тайлэгдаал ингээл. Тэр өдөржингөө гоё юм. Тэгээд 7 хоногийнхаа ирч үчиг авчихна. Яриа нэгэн стресс рүү орсны хөтөлбөрийн дараагийн хэсэгт стресс үүсгэгч даавар буюу кортизолын тухай мэдээлэл бэлтгэсэн байгаа. За тэгвэл ингээд амьдралын лаборатори. Таны амьдралд хамгийн хэрэгтэй мөртлөө энгийн зөвлөгөө хүргэдэг амьдралын лаборатори хэсгээр гэрэлтэй цанх хөтөлбөр үргэлжилж байна. За өнөөдөр бид студидтэй уламжлалтын эмч Наранбаатрыг урьсан байгаа. Орой минь. Орой минь. За өнөөдөр хоёулаа стрессийн тухай
ярилцсанаа. Стресс буюу одоо стрессийг үүсгэгч кортизол гэдэг нэг даавар байдаг гинэ. Тэрний талаар ярилцсанаа. Кортизол гэдэг даавар яагаад ер нь үүсээд байна вэ? Кортизол даавар бол ерөнхийдөө хүний биеийн онцгой байдлын алба байхгүй. Тэгэхээр тэр маань юу хийдэг вэ гэхээр хүнийг өглөө босохоос нахуулаад хүний биеийг бэлтгэж өгдөг. Тийм үүрэгтэй даавар гэж байгаа. Хамгийн гол нь хүнийг аюул занлах хийллээс зутаалах, өөрийгөө хамгаалах тэр үйл ажиллагааг зохицуулдаг ийм даавар гэж байгаа. Тэгэхээр энэ бол хаанаас гарч ирэх биш, өглөө босоход биднийг босгох үйл ажиллагааг энэ маань удирддаг болохоор үүсэх биш, энэ бол байнга байж ах ёстой даавар. Та сая хэллээ шүү дээ, хүний бие онцгой байдлын алба шиг ажиллаж байдаг гэхээр одоо би жишээлбэл гэрээсээ гарахдаа үе яна дэлгүүрээ мартчих штэ. Хүй гэрлээ унтраалаа гэдэг чинь өөрөө яг нь кортизол юм уу? Тодорхой хэмжээгээр бас ойролцоо. Тэн дээр одоо яаралтай эргээд буцаж гүөх болвол яг тэр үед тухайн хүнийг хурдан гүйлгэх те одоо хоцорч ивэл хурдан гүйлгэх одоо арт талд нь байж байгаа биеийг бэлдэж өгнө гэсэн. Тэрний тулд одоо цусны эргэлтийг зохицуулаад нөгөө цусыг маань булчин чөрмөс рүү шахаж өгнө шүү дээ. Тэгснээрээ хүмүүс маань хурдан гүгээд ажилласаа хоцорлгүй явах боломжийг нь хангаж өгч байгаа гэсэн. Хамгийн гол нь энүүний нэг сөрөг тал нь болохоор кортизол маань идэвхжих үед буцаад эрүүл мэндийн болон бусад бүх үйл ажиллагаануудаа тодорхой хэмжээгээр зогсоодог. Энэ нь хамгийн гол эрүүл мэндэд хор холбогдолтой байдаг асуудал байж байгаа. Зүрхийг одоо хэвийн ажиллаж явах ёстой юмыг маань зогсоод өөр одоо тэр стрессийн үед ажиллах зохицуулгад оруулах нь нэгдүгээр. Хоёрдугаарт одоо ходоодыг ажиллаж явах ёстой юмыг ходоодны үйл ажиллагааг зогсоогоод бүх эрч хүчийг нь нөгөө булчин шүрмөс аваач хуваарлаад өгч өгнө шүү дээ. Энэ үйл ажиллагааг нь хийдэг зүйлийг зөвхөн кортизол биш, стрессийн бүлэг дааврууд байж байгаа. Эдгээр энэ зохицуулгуудыг хийж өгдөг. Ерөнхийдөө онцгой байдлын алба тэгээд биеийн цэрүүлэг гэсэн. Тэр кортизолын яг тэр нөө бүлэг гэдэг шүү дээ. Бидний биед бол байнгын тогтмол оршиж байдаг. Тэр маань ихтэй ирэхээр бид нар стрессддэг. Мөн үү? Түл үед миний ажилласнаар бол нөгөө стресстэй дэн гэдэг. Стресс бол хүний байх ёстой хамгийн гол үзүүлэлт. Би болохоор хэлэхдээ стрессийг бол одоо амьдралын хөдөлгөгч хүч гэж ойлгодог. Хэрвээ стресс байхгүй байсан бол нэг тийм номоо одоо ямар ч итгэхгүй хүн байх нь шүү дээ. Одоо тэр нэг хийхийн тулд өглөө босохын тулд ажилдаа явахын тулд шалгалт өгөхийн тулд одоо ажлаа гүйцэхийн тулд энэ бүхнийг сэрүүлэн мэт яаж байгаа зүйл маань стрессийн дааврууд байж байгаа. Тэгэхээр стресс бол биднэрт байнгын хэрэгтэй. Яг л түнэр харанхуй гэрэл гэгээ гэдэг шиг стрессийг бол түнэр харанхуй гэж үзвэл хэрвээ гэрэл гэгээ байхгүй бол бид нар түнэр харанхуйг ялгаж чадахгүй шүү дээ. Харанхуй л угаасаа л юм харанхуй гэдэг юм бэ гэж бодно. Гэрэл гэгээтэй байгаад байвал нөгөө түнэр харанхуй гэж юу байхыг мэдэхгүй. Яг энтэй адилхан стресс, тайван байдал хоёр бол хоёулаа яг нэг юмны хоёр тал ээлжлэл байж ах хэвээр. Сошиалар бол их явж ийн л та. Стресс бууруулах, дасгал, тэ йог гэдэг ч юм уу. Ер нь бол олон юм стрессийн эсрэг зүйлсүүд бол гарч ирсэн. Тэр бидний яг ухагдхуунд яг юу суусан бэ гэхэлэр стресс ерөөсөө огт байх ёсгүй. Бид нар ерөөсөө стрессээс ангид байх ёстой гэдэг юм бидний тархинд шингэчихсэн байгаа байхгүй юу? Таны хэлж байгаагаар бол стресс болон аз жаргалын даавар яг ижилхэн төвшөнд бие биенийгаа барьж иж амьдрал нөгөө хар цагаанаар үргэлжлэн гэдэг шиг ерөөсөө ээлжилж явна гэж ойлгох нь тийм үү? Тий, угаасаа бидэрт одоо оюутнуудад ихэд шалгалт шүүлэг өгөхийн тулд одоо шүнжин өдөржингөө уншаал те нойр хоолгүй ингээд сууж ин. За том төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс байна те. Хэдэн өдөржингөө ингээд тасралтгүй ажиллаад энэ болгоныхоо эцэст нь гараал ингээд нэг тайвшраад нэг соохон амгалан болцдог шүү дээ тий. Тэгэхээр энэ маань буцаад нөгөө стрессийн даавар маань биднийг амьдралд хөдөлгөх хүч болж биднийг урагшлуулж тэмүүлүүлж байна. Буцаагаад энүүнийхээ эцэст бид нар нөгөө бонусаа авч штэ. Би энэ одоо тэр нөгөө түрүү хэлсэн нөгөө дайчилж байгаа тэр их эрч хүчийг зарцуулж байгаа тэр байдлыг маань зогсоогоод ад жаргал те амжилт бүтээлийн мэдрэмжийг хүнд төрүүлж байгаа. Стресс нь ихтчихсэн хүнтэй бид нар бол зөндөө таардаг гэж бодож байна. За жишээ нь автомашины зам дээр гэрээсээ дүнгэж гараал орцсон хаалган дээр ч юм уу тий маш их стресстэй байгаа. Яг тэр хүмүүстэй таарсан нөхцөлд одоо бид нар яг юу гэж ойлгох хэвтэй мөлөө. Энэ нөө стрессийн даавар нь ихтсэн хүн байна да гэж ойлгох хэвтэй юу.
амтан хүн хоёр өөр ялгаатай тал нь болохоор нөгөө ухамсар гэдэг нэг юм байж гэн тий хүн ойлгодог төлөвлөдөг амтан болвол одоо ингээд стрессийн давар нь хизээ ажиллах вэ гэхээр нөгөө чон нохоо одоо тий юмнууд хөөгдөхөд тэр нь тухайн үед мөчөд ажиллаад хурдангүйгээл зүхтаагаал ингээд явчихж байгаа. Тэгээд тэр юм дуусны дараа болохоор нөгөө амтан маань сайхан бэлчээд ингээд явж байгаа шүү дээ. Хүний нэг онцлог болохоор нөгөө төлөвлөх юм чадвартай, ухамсарын бүтцтэй, урьдчилж юмаа харах тийм боломжтой болохоор ирээдүйд болох юмд стресстэх тийм чадвартай байдаг. Бид нарт хүмүүст стресс хэрэгтэй юу? Одоо өглөө бусгад хамгийн их стресс одоо бид кортизол гормон даавар болохоор хамгийн ихээр агуулдаг. Тэгээд өдрийн туршид багассаар агаад ялгаруулалт нь багассаар агаад тэгээд шөнө унтах үед хамгийн бага хэмжээндээ ирээд буцаагаад нөгөө тайвшруулах мелатонин бусад дааврууд нь зэрэг дааврууд нь гарч ирээд одоо унтах үйл ажиллагаа явагдах нь шүү дээ тий. Стрессийн даавар бол хүний өдөр тутмын байх ёстой асуудал. Хамгийн гол асуудал нь болохоор удаан хугацаанд нөгөөх мэн стрессийн даавар маань агуулмжийн нэгсээд бид эрүүл мэндийн асуудал үүсгээд байгаа л байгаа. Энэ стресс маань хамгийн гол нь буцаад өөрөө бууж явах ёстой. Ерөөсөө юм баланстай. Нэг нь болохоор ингээд стресст нөхцөл байдал одоо тэгэл уурална, тухалтна тий буудалцсан энэ нөхцөлд нөгөө стрессийн даавар маань ингээд нэмэгдээд явж байгаа. Буцаад энэ маань тайвширч явах ёстой. Энэ хоёр маань ингээд баланстай яг ингээд өдөр тутам нэгэнд ихсэх тутам нөгөөх нь гарч тайвшрах үйл ажиллагаа нэгээд нөгөөт чинь ингээд ихсээд ингээд ингээд дараад хийчихнэ. Эсрэгээр бас нэг одоо жишээн дээр хэлбэл одоо бид нар ингээд найз нөхдөдөө дарвид сэнгээ ингээд явж штэ тий. Тэнгүүд нөгөөд ад жаргалын даавар маань сайхан ихсэн штэ тий. Тэнгүүд стрессийн даавар маань гарч ирээд нөгөөт чинь чи маргааш ажилтаа штэ хөө. Чи маргааш тэр хүнтэй уулзсан штэ, эрт тусан штэ гэд нөгөөт чинь буулах хэвээр. Тэгэхээр өдөр болтолхон энэ хоёр маань баланстай явж явахгүй бол болохгүй. Хэрв нэг нь байнгын их байгаа гэвэл одоо байнгын стресстэй байгаа гэвэл энэ бол ерөнхийдөө сэтгэц мэдрэлийн өвчний бас юм. Эсрэгээр нөгөөх маань байнгын баяр баясгалтай байгаад байвал бас л сэтгцэн юм. Галзуурж байгаа одоо байнгын нэгэд байна гэсэн үг шүү дээ. Байнгын нэгэд байна гэдэг чинь ямар ч хүн. Тэгэхээр энэ хоёр маань ингэж хэвийн тэнцвэртэй байж ч хүн оршин тогтнож хэвийн байдаг. Энэгээрээ буцаад нөгөө эрүүл мэндэд бас ач тустай байдаг. Танихгүй хүмүүс те муухай харцах зарим нэг тохиолдол ч юм уу бид нар бол бодох нь. За нөгөө нэг стрессийн төвшин баг зэрэг жоохон дээшлчихсэн хүн байна да. За жоохон холтчээ, заагаа барьчээ гэд ойлгоод өнгөрөх нь байна. Мөн үү? Монгол улсын хэмжээнд одоо агаарын бохирдолч гэдэг юм уу, одоо хаалалч гэдэг юм уу, төгжилч гэдэг юм уу зөндөө олон стрессийн голомтууд байна л да. Тэгээд дээрэс нь энэ цахим орчин болохоор энэ голомтуудыг маань өдөр нөгөө сэргээж тэ сануулж дэвэргэж өгж байгаа ийм асуудал байгаа шүү дээ. За би бол ерөнхийдөө автобусаар их явдаг. Тэгээд хүмүүс бүтэн автобус дөрөв хүнтэй хэрэлдэх чадвартай болсон тийм стресстэй хүмүүс шүү дээ. Бүгдээрэнд нэг хүн орж ирэл нэг бүчлэн хэрэлдээ муудалцаа явчихж байгаа. Тэгэхээр энэ хүн бол тэр стрессийн даавар гэдэг юм их байгаа байхгүй. Уламжлалт ангаах ухаанд ийм байдаг хий гэдэг нэг ойлголт байдаг тий. Тайвшруулах уу гэдэг зөндөө асуудлууд байдаг л дээ. Энүүний хамгийн гол нэг чухал асуудал нь болохоор нөгөө халуун дулаан гэр бүлийн одоо дотн нөхрөөрөө асруулах гэсэн нэг ойлголт байдаг. Гэр бүл, найз нөхөдтэй дотн харьцаанууд бол хүнийг тайвшруулах хамгийн том хувьд. Таны хувьд бол бас хүмүүсийг бодвол харьцангуй одоо стрессийн талаар ойлголттой яг энэ дааврын тухай бас ойлголттой хүн байж байгаа. Та өөрөө стресстэй үү? Танихгүй хүнтэй муудалцах хэмжээнд хүртлээ стрессжсэн үү? Зөндөө шүү дээ. Тэгээд миний хувьд бол нэг авч чаддаг бол хүнтэй муудалцах ямар тийм нөхцөл гарсан тохиолдолд жоох ингээд дүгнэх хугацаа гарч ирдэг. Нөгөө тал маань ч бас тодорхой хэмжээгээр тайвшраад тэр юмаа дүгнэх боломж гарч ирдэг. 5-10 секунд холтцсон байгаа яг тэрхэн хугацаанд стрессийг үүсгэгч дааврыг дарангуулад ирэхэд бас нэг тайвшрал төрөөд за эн чинь би одоо бас болохгүй штэ гэсэн нэг тийм бодол бас төрж эхлэх байх те. Нөгөө хүн ухамсартай амт юм биш үү? Тэгэхээр тэрэн дээр бас нэг тунгааж бодох, тайвшрах тэрэн дээр л илүү найдах хэрэгтэй. За тэгээд энэ үдэш кортизол за тэр дундаа стрессийн талаар ярилцсан
Уламжлалтын эмч Наранбаатар тань маш их баярлалаа. За баярлалаа та бүхэндээ. Намайг урьж нэвтрүүлэгтээ оролцуулсан талархаж байна. Гэрэлтэй цан хөтөлбөр үргэлжилж байна. За саний хэсгийг үзээд та нарт маань юу бодогдов? Ер нь бол стресс бол бага хэмжээнд байх ёстой. За бид нар бас нөгөө санаа зовнилыг стресстайгаа андуурдаг. Ер нь бол тэр нь өөрөө стресс гэж мэргэжилтэн зөвлөөд байна л да. Ингүүнээ ер нь стрессээ бас яаж тайлж байна? Яг ажлын нөгөө юунаас шалтгаална да хэр их ачаалттай байгаа вэ те. Тэгээ ер нь спортоор хичээлж явах бол яа харахгүй стресс бууруулах хамгийн зөв замын нэг. Тэгээ би өөрөө 2018 оноос Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн сургалтанд бас сууж ялаа. Тэгээ нөгөө шүүгчийн сургалт чи яг талбай дээр яг тамирчин шиг бэлтгэл хийдэг. Яг халаалт 90 минут бас шүүгчийн өөрөө тэнд төсөвтэй бүэх ёстой тий. Тэгээ яг тэр үе бодохоор ингээд би чангараад юу юм уу ер нь айгу гоё. Шүүгчээрээ ажиллаж ирсэн юм уу? Нөгөө Буцтааланд бол нэг 4 дугаар шүүгч гэдэг юм уу тийм гарч ирсэн. Тэгэхээр дөрвөн бол өстой гаргаахгүй нэ шүү дээ. Одоо мартчихжээ. Ер нь яахаа ер нь мэдэн тий. Тэгээ одоо бол яалтчгүй нөгөө шүүгчийн ажил бол тий айгүй бас олон төрөл рүү шилжиж гин, камерлж гин, технологич гин, бөмбөг маань өөрөө хүртэл чиптэй болчлоо тийм ээ. Тэгээ зарим одоо нөгөө камерууд ч гоё удаашруулдаг slow motion-д. Тий, сая инжлийн дэлхийн аврууд ирэхэд одоо талбайн гол шүүгчхэд камертай тий, вар гэхэд илүү олон гэдэг тэр харуулдаг. Одоо вар ч юм бол хөлбөмбөгт хамгийн их хил ам дагуулдаг байхгүй нототон биш гэл тий бидний үеийн үед ингэж ярьдаг сэдв энийг чи хөнгөлөөд хүчиж байгаа. Дахиад биднэрт нөгөө яг үзэгчдэд гэх юм бол шүүгчийн өнцгөөс энэ гол яаж харуул гэдэг энэ өнцгийг бас инжлийн дэлхийн авруудаар харуулж байгаа айгүй гоё харагдсан. Яг тэр момент талбайн шүүгчийн өнцгөөс яаж харагдсан байдгийг бас харуулж илээ. Сонирхолтой бас шинэ шийдлэн тий. Тийм тэгэхээр бидний хувьд бол нөгөө фанатууд үзэгчид бидний хувьд бол илүү одоо нөгөө технологийн дэвшлэлээр биднэрт илүү гоё хөлбөмбөг үзүүлж байгаа гэсэн. Манай Ингүүнигийн хувьд чи Английн фанат гэж байгаа. Тэгсэн мөртлөө Солонгосын жерси өмссөн байгаа даа шүү тий. Тэгээд энэ нөгөө айгүй түүхтэй жерси учраас би бас өнөөдөр өмсөд ирлээ л дээ. Тэгээд энэ нөгөө Солонгосын шгшээ багийн ахлагч Английн Тоттенхэм Спurs клубын ахлагч Сон Хэмүний 22 оны дэлхийн аваргын ерөнхийдөө Солонгосын жерси байгаа. Тэгээд өөрийнх нь бас яг ингээд гарын үсрэхтэй хойно тэгээд ардаа байна. Тэгээд би бас өнөөдөр ингээд энийг бас сонирхуулах гээд өмсөд ирсэн байна. Монголд ер нь хит тоглоомын жерси ганцхан чамд агаалаа. Цөөхөн байгаа хаа байвал 1-2 л байгаа бах тий. Яг ер нь бол надад зориулагдаж тэндээс ирсэн гэх юм уу. Одоо ч Тоттенхэмд байд юм аа. Тий, яг Тоттенхэм клубын ахлагчаар. Хуучин Харикинээс хойшоо ерөөдөө. Би бас Тоттенхэмийг ер нь бол анх үзэж л эхэлж ирсэн. Инжлийн дэлхийн авруудаар бас нэг сони юм болж байгаа нөгөө одоо 10 жилийн өмнө 10 хэдэн жилийн өмнө нөгөө аав нь тоглож ирсэн бол энэ жил одоо хүүхдүүд нь дэлхийн аварга дээр тий шгшээ багтаа дуудагдаад ирээд тоглож байгаа тохиолдолд бас нэлээд байлээ. Сонхийн өмнө ч гэсэн бас аав нь өмнө Солонгосын шгшээ баг тоглож ирсэн. Хөлбөмбөг үзэх бас нэг соёл гэдэг юм байх шиг байгаамаа фанатуудын хувьд ч юм уу тий. Зүгээр миний нөгөө хар ухаанаар ч гэдэм үү зүгээр жокоор ингээ бодоход за юма чеклээл за пив авсан, амттангаа авсан гэл нөгөө юмнуудаа ингээ нэг хөлбөмбөг үзэхэд нэг ингээ жагсаалтууд ингээ байгаад идэв штэ. Фанатуудын хувьд яг хөлбөмбөг үзэхэд одоо зүгээр сонирхлоороо үздэг юм уу эсвэл найз нөхдөөрөө бас гоё чийлэр гэж үздэг юм уу янз байдаг баг тий. Ямар гараа гаргацсан байна тий. Ямар тактик барих бол тийм ээ. Жишээ нь одоо энэ тоглолт яаж эргэх болж гэдэг юм уу тий. Тий одоо яг нэвтрүүлгийн өмнө юу ярьж ийн ч гэдэг юм уу. За тэндээс би одоо баг юм сурч авъя гэж бодоод сууж идэг та. Одоо шинэ тактик юу ашиглах нь гэсэн. Миний хувьд бол жоох одоо хүнд ярих баялаг гэхээс илүү яг нэг мэржлийн өнцгөөс харцдаг учраас нэг тийм их. Гэхдээ тэр бас нэгэн төрлийн фанат баг тий. Тэгээш яах вэ тий. Ингүүнээ өөрөө яг ямар ажил хийдэг бүсгүй вэ? Би өөрөө шүтний эмч мэргэжилтэй. Одоо л төрийн байгууллагад ажиллаж байгаа тий. Намайг ингээ эмчилж байгаа эмч орой тэнцээ ингээ хөлбөмбөг үзээ орилоо сууж ирэхээр надад ерөөсөө орж ирэхгүй байгаа байхгүй. Фанат хүмүүс чинь тийм л эдэв шүү. Эцнэр бол маш даруухан. Тэгээ гэртээ ч гэсэн юм даруухан байдаг болоо гэсэн чинь яг одоо миний хажууд юм эмч галзуу фанат сууж штэ. Би өөрөө хөлбөмбөгийн фанат учраас юм бид юм бол яг нэг юм шашин шиг надад санагдаад идэв. Тухайн үеийн моментыг бол юутэй ч зүйлэх аргагүй байхгүй юу. Тэр финалийн ч юм уу тэр одоо ялангуяа нэмэлт цаг дээр тоглолт эргүүлж байгаа голууд ч гэдэм үү. Тэрнээс болоод энэ хөлбөмбөгт одоо юу гэдэг нэг трамплин мэдэрсэн бол эргэж буцалтгүй ордог тий. Тэгэхээр тэрнээс шалтгаалаад ер нь тэр маргаашийн ажил мэжлээс илүү бараг тэр амтанд нь илүү ордог гэдэг юм уу. Одоо бид нарыг үзэж байгаа хөлбөмбөг ерөнхийдөө бас дахиад технологийн дэвшлэлтэй холбоотой ч гэдэм өөрчлөгдсөн байна. Бид нарт
ядчил телевизээр бид нар ухрааж үзэх боломжтой болчлоо тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг фанатууд бид нартай ч гэсэн сонголттой болчихж байгаа гэсэн үг лөө. Дашрам дэлхийд бас энэ удаагийн дэлхийн аваргыг манай MMB спорт сувгаар нөхөж ухрааж үзэх боломжтой байгаа шүү тий. За хоёр фанатуудаа баярлалаа. Хэсэгхэн хугацааны дараа хэдүүлээ яриагаа үргэлжлүүлж энэ жилийн дэлхийн аваргынхаа таамгийг ярилцсанаа. Хоёулаа ярилцгуу хэсгийг үзэгч та бүхэндээ үзүүлэх гэж байна. Маш сонирхолтой зочид орсон байгаа. Хэн байх вэ? Хоёулаа ярилцгуу хүлээн авч үзье. За гэрэлтэй цонхын хоёулаа ярилцгуу болно. Манай гэр бол оролцож байна. За манай эхнэрийг Дөлгөөн гэдэг. Хоёулаа ярилцгуу. Тэгээ та. За бид хоёр 5 асуулт байгаа юм байлээ. Тэгэхээр хинээс нь эхэлж асуух уу? За надаас эхлэе. За тийм. За эхний асуулт. Надад хамгийн их талархаж байсан үе. Дагнаг яг төрүүлчихэд. Тэгээд одоо миний охиныг бүр ингэ чин сэтгэлээс амар хайрлаж байгааг нь хараад талархаж байсан гэх үү? Одоо тийм талархах тийм сэтгэл төрсөн. Охиноо төрүүлэхэд үү? Тий. Зөрүүлээд энэ асуултанд чи хариул. За би хамгийн их гэхээр одоо их л юм ухаах болчиход би хамгийн сүүлийн хайгаа сонгочээ. За. Бүр зөндөө талархаж байсан юм биш үү? Тий. Нилээдгүү. Хамгийн сүүлийнх нь гэх юм бол хэдхэн хоногийн өмнө. За. Хэдхэн хоногийн өмнө маш их талархах сэтгэл төрсөн юм байна. Намайг их сайн ойлгод юм байна. Яг миний одоо хүсдэг бүх зүйлийг шингээцсэн байд юм байна. Тэг би чамд амар талархсан. Тэрийг худлаа ярьж байгаа. Тэгээ тэрийг надад хэлэхгүй байсан. Үгүй. Сая яг хэдхэн хоногийн өмнө үнэхээр талархсан. Би яг чамтай суусан дааж баярлсан. Бас чамд амар талархсан. За баярлалаа. За одоо миний хэлж. За. Миний сайн талуудыг хэлж намайг магтаач. Хэлж байгаагүйгээ одоо надад хэлээч гэсэн. За миний арчин маш боловсралтай. За. Маш соёлтой. За. Маш нямбай. Ямар хэцүү юм бэ. Тэгээд зэвэрш нямбай. За. Тэр чинь бас магтаж хэлээч гэдэг байгаа шүү дээ сайн талуудыг нь. Тийм бэ, бүр магтаж хэлээч гэсэн. Бас яг ингээд цайдлахаар амар зөөлөн сэтгэлтэй, маш өрөвч, маш эмх зэгцтэй, юмыг эмх зэгцтэй ээж боддог, эмх зэгцтэй ээж амьдардаг. Тэгээ нямбай бид нар чанарт амар дуртай. За баярлалаа. Би нэг заримдаа ингээд уурлаад бухимдаж мөхөмдөөд ч юм уу чиний сайн талуудыг төвөгшөөгөл одоо чамайг дарж авах гэж ч юм уу тий. Уурандаа тэгэж сайн талыг нь эсрэгээр нь олзлон ашиглаж байсан удаа их олоо. Одоо ингээ эргээд би сүүлийн үед айгүй их талархаж бодоод байгаа нь яг тэр чинь миний одоо ингээд чамайг шөөмжилт хэлж исэн зүйлүүд эсрэгээрээ чиний сайн тал байсан байх лээ. Гэдгийг 12 жилийн дараа ойлгож байна гэж байна. Тий, одоо ингээл яг яасан ингээл юмнуудаа асуун, яг ингэснөө, тэгснөө өндргээд надад төвхтэй санагдаад гэхдээ одоо эргээд харахаар тэр чинь бол ингээд дандаа чиний сайн тал. Одоо зөрүүлээд би хэлэх хэрэгтэй. За. Би винэ магтаа сууч яасан юм бэ те. Тэрлэмэт хоёр шиг. Өөдөөс зарч паркт суучихсан. За. Одоо нэвтрүүлгэл юм би чинь. Би бас тэрийг нэг хэлж байгаагүй мэт айгу гүн нухацтай бодож төлөвлөдөг. Заримдаа тэр нь айгу цаг алдсан төвхтэй ч юм шиг санагддаг ч гэсэн. Тэгээ энэ нь болол ингээд бас хүн болгонд байхгүй нэг юм чанар. Бас намайг одоо ингээд эндүү заримдаа ингээд нөө яарах ч гэдэг юм уу. Ингээд алтхаас одоо ингээд хамгаалж төр зогсоод нэг бодох тэр хугацааг хаяад бас олгож өгдөг. Энэнд баярлалаа гэдгийг хэлмээр. За, миний сул талыг хэлээч. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү юу? За, хоёр дахын дараанаас эхлээд миний сул талыг хэлээч. Сул тал амар унтамхай шин. Тэ. Багс бэлэн байсан. За. Өөр амар унтамхай тэгээд унтснаасаа болоод хамаг цаг алаад байдаг. Тэр чинь миний удам штэ. Сүхбаатарын. За ярьж тий. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү юу? Тэр өстө хүлээн зөвшөөрөхөд амар хэцүү. Одоо тэр чинь өдрийн талд нь унтчихад гарчаад. Тэрийг хөтө хүлээн зөвшөөрнөх хэвээр хэцүү байгаа сте. Зарич тий. За тийм сте. Сул тал нь байхгүй юм шиг. Олон байна л да.
Тэгээ зурагтаар ярьж болох юм уу? За төвшөөгийн суул тал нь за яг хамгийн мягаас нэг юм л. Үгүй олны өмнө ил хэлж болохын ил хэлэх гээд шүү дээ. Шавдуулах нь амар хэцүү. Энэ шавдуулна гэдэг чинь суул талд орох уу? Мэдгүй. Зүгээр надад тэр ядаргаас санагдаад. Тэгэхээр энэ за мэдгүй миний хувьд чиний суул тал. Ингээд нэг юм шавдуулахаараа ингээд амар зүгээр бохимдтал шавдуулна. Гэхдээ тэгэл одоо хүлэн зөвшөөрөл явж байна да. Нэг ч тийм хэцүү бас биш гайг. За сэр дараагийнх. Надад гомдолж байсан уу гэнэ? Гомдлож байсан уу, гомдож байсан уу? Гомдож байсан уу? Зөндөө штэ. Хар мянга гомдож штэ. Зөндөө бол гомдсон юм тий. Гомдож байсан, гомдож ч байсан тий. Утгагүй гомдож байлаа, утгатаа гомдож байлаа. Утга учиргүй хийсвэрч гомдож байлаа. Бодит зүйл дээрч гомдож байл тэгэл зөндөө л юм гомдожсэн шүү дээ. Тэгээ гомдож байсан л гэх юм. Тийм шүү дээ, хар мянга. Тийм шүү дээ. За зөрүүлээд би бас гомдож байсан. Одоо тэгээд эхнэр нөхөр хоёр бие биендээ тэг гомдохгүй амьдрын нэг байхгүй юм байна тий. Тэгтээ аль болох гомдохгүй байхыг л хичээж л амьдрах юм да тий. Гомдох үг хэлчих үедээ гомдох үйлдэл гаргачих үедээ гэж л хичээж л амьдрдаг болсон. Би ч нэгт хийдгүүлдэг. Тийм үү? Амар хичээж мичээгээд авах юм байхгүйгээр. Тийм үү? Би бол тэгдэж штэ. Тийм үү? Би бол угаасаа энгүүл гомдчихно гэдэг мэдж байгаа учраас тэгэл кодлол гомдох нь арай бага болсон юм болов. За мэдгүй тэгэл ямарсаа одоо гомдол 2000 3000 хэд дээрээ ч явж байгаа. Би бүр тэгвэл энийг бүр амар наривчлаад өстой энэ нэвтрүүлгийг далимдуулаад асуучих уу? Би юу нэг гомдомтгоо юу? Ер нь гэхдээ чивтэрийн чи бараг л гомдомхаа. Тийм үү? Тийм. Па. Би чамаг амар гомдомтгоо гэж бодоод өөрийгөө амар ингэдэг гомдоочих үү? Үгүй чи гомдомхаа. Тийм үү? За окей. Хилмээр байсан ч хэлж чадалгүй амаа хамхидаг тохиолдол байдгүй гэнэ. Амаа хамхиг. Хилмээр байсан ч хэлж чадалгүй амаа хамхидаг тохиолдол байдгүй. Байлгүй яах тий. Тийм байлгүй яах вэ? За. Сүүлийн жишээ гэх юм бол яг охин дээр юм уу тий. Охиноосоо болоод чи тэгчихгүй ингэчихгүйгээ за гэл амаа одоо наатхан дээр чинь битснээр бол хамхиал өнгөрөөсөн тий. Охиныхон төлөө гэх юм уу да. Хэдий ингээл уур хурж исэн ч гэсэн тэгэл охиныхон төлөө гэдэл чимээгүй ингээл. Тийм яг тэгдэг шүү тий. Одоо яг нэг дургүй үйлдэл ч юм уу нэг таагүй юм боллоо гэхэд нөгөө яа ингээл хэлмээр байгаа ч гэсэн за харж байгаад орлоо да. юм байгаа ч за яах вэ гэл. За очиж байгаа. За машин цууж байгаа л. За яа харж байгаад яриг гэдэг юм тохиол байна. Бас яг л хүүхдээ хажууд юм байна. Хүүхдийнхээ хажууд яа ингээд ярихгүй зайлгаал за дараа нь болъё доо гэдэг юмуд байна тий. Маргалдах тохиолдолд юу хамгийн хэцүү? Намайг юуг болиосоо гэж боддог вэ? Төвшөө амар чанга болоотой. Тий. Тэгээд жоохон чанга ярихаа болчоосоо л гэж бодоод аяахан зөөлөн яар. Тэгдэг тий. Дандаа зөөлөн аяахан ярил би аяахан ярина. Чи чанга ярил би чанга ярина. Яг энэ дэр нэг нэвтрүүлгийг далимдуулаад залруулах хэлчихв. Би чи нэг тийм чанга яриад идэх айгу тод ярьдаг. Тод ярьдаг тий. Тод ярьдаг учраас хүний чихэнд ингээд айгу тийм чанга яриад байгаа юм шиг очдөг. Ямар сандаа дээд доод хажуу айлмайл эсвэл одоо гадаад дотоод энэ тэнд явхад нөгөө төвшөөг чанга ярьдаг учраас хүмүүс хэрэлдээд байна гэж бодоод уучлаарай зүгээр үү өнтер гэж мийг асуугаад идэх тий. Дээрээс нөгөө өөрөө нөгөө уран бүтээлч учраас айгу нэг тийм эмоцтой ярих гад ингээд заавал муудалцах үедээ ч нөгөө юм сэтгэл хөдлөс үед айгу эмоцтой ярьчгаар ингээд уурлаад байгаа юм шиг харагддаг юм шиг. Дээрээс нь их хөмсөхтэй. Тэглээ нөө ууртай юм шиг харагддаг. Тийм. Яг нөгөө чухал юм нарийн нандин сериас юм ярьж байхад айдуу зөөлөн айл болох юм шивнэж яриас гэж боддог доо. Тийм. Хилмэгтчихвэдээ л гэдэг тэр. Хотлаа гүтгэлэгт ороод. Би чамаа гүтгэжвэдээ гэж юу? Одоо буруугаар ойлгочихвэдээ гэдэг. Буруу ойлгогдчихвэдээ гэдэг. Тийм драма их тэгэхээр нөгөө маа үчи амар тийм нөгөө сэтгэн бодох ургуулж харах юу айгүй ихтэй. Тэгэл миний нэг буруу хэлсэн үгэн дээр өөрөө нөгөө зохиолч учраас миний буруу хэлсэн үгэн дээр дөрөөлөл шал өөр тийшээ хандаад өөр тийшээ залаал тий.
Тэр нь болчихсоо. Тэгээд би өөрөө тэрийгэ зөвтгөх гэж яриад дахиад буруулдаад. Буруу тайлбарлаад. За нэг тийм л юм байна да. За одоо чиний хэлж. Надаас залхаж байсан үе би юу? Байлгүй яах вэ мөр. За. Одоо 10 гаруй жил болохоор ч одоо өөрт нь хэлсэн гэж. Өөрт нь жисэн ёо би чамаас түүхээр залхачих. Ийм үед харин яах ёстой сүулдэ бүр айгүй гоё олоод байгаа шүү дээ. Шууд ингээд гараал ганцаараа явчмаар л юм бэл. Тэгээ нэг жоохон тайвширхал хэрэгтэй. Тэгээд за одоо залхалт маань алга болчихлоо гэсэн үедээ буцаад орж ирдэг. Тэр нь амар юм шиг санагдсан. Би ч их тийм арга хэмжээ авт юм байна. Яг амар салхамар санагдах юм бол ганцаараа байдаг. Жоохон өөртөөгөө ингээ тий. Амьдралаа жоохон эргэцүүлээд энэ амьдрал надад яг үнцэнтэй юу? Энэ хүн яг чухал уу? Тэгээ юмнуудаа эргэцүүлж бодож агаад тэгээ буцаад үе үлээ гэж бодоод орж ирсэн шүү дээ. Тэгээ барыг хоёулаа хариулчлаа тий. Хариулт нь адилхан л юм. Гэтэ би бас яг нэг удаа бол чамтай ярилцж байсан юм байна. Чам өөрт чи хэлээд. Тий. Тэгээ чи надад яг хэлсэн үгээ санаж байна уу? За. Үгүй хаа чи дахиад сайн бодтоо гэж надад хэлжсэн шүү. Тэглэв. Тий. Чи дахиад сайн бодтоо гэж. За одоо дахиад нэг юм үг байна. Надгүйгээр. За. Амьдралыг заяа. За. Төсөөлж чадах уу гэж. Чамгүйгээр үү? Байсан юм ч одоо болно штэ. Одоо ингээл аим хэцүү үе гарна штэ. Ингээл хоорондоо ойлголцохгүй ч юм уу маргаа заргаал. Одоо аюулаа ч тийм данслаатай үе байсан штэ. Тэр мөр үед чинь тэгэл төсөөлөхөөр хэрвээ чамгүй байвал яах вэ? Миний амьдрал ямар ах вэ гэж төсөөлж зөндөө бас үтсэн. Төсөөлж чадах уу гэж байгаа байхгүй. Шатцсан. Тэгээ төсөөлөд үтцсэн. Төсөөлж үтсэн. Тэгээд жоохон хайдастай байсан. Айдас төрд юм уу? Тий. Одоо яг Киана хамт ганцаараа ингүүл одоо хэцүү юм байна, тэр хэцүү юм байна, энэ хэцүү амар олон проблем үүсэх юм шиг санагдчихсэн юм байна. Миний бодлоор л хосууд бас яг ингээ маргаах үедээ боддог хаа. Яг ингээд өөрөө хэрэг би ганцаараа байвал ямар байх вэ гэж. Хэрвээ би ганц би ээж болвол юу болох вэ? Хэрвээ битээр салвал яах вэ? Тэргээл яг маргасны дараа мараа ч юм уу тий. Тэгээд төсөөлж үзчихсэн. Санаанд багтцсан байсан бол магадгүй ганц би болцсон явж байгаа. Тийм байна. Тий. Санаанд багтаагүй учраас тэгэл байж ин да. Би бас яг юу яаж исэн? Төсөөлж исэн. Тэгэхээр чадсан юм байна. Тэгээ яг төсөөлөхөд юу бодогдох вэ гэхээр охин маань л бодогдох юм бэ. Тийм шүү дээ. Тэгэл одоо охин маань аавтаа хүн чинь энэ хорвоог тий арахж өснө. Аавгүй хүүхэд бол энэ хорвоог аргадаж өсдөг. Аргадаж. Тий. Тэр үг амар ороод тэгэл ер нь охин маань л ер нь айгүй их зовх юм байна гэдэг. Тим төсөөл буудаг юм байлээ. Гэтэ би ер нь ингэдэм юм байна. Төсөөлсөн ч гэсэн тэр дараа шийдвэр ер нь гарахгүй хичээдэг. Төсөөлчөөд дараа болъё гэл тий. Дараа болъё. За одоо ингээд төсөөлсөн ч гэсэн яг тэр өдрийн төсөөллөөр ч бас шийдэхгүй дараа нь дахиж бас төсөөлж үзнэ. Нөө сэтгэл хөдлөл бүх юмаа жоохон дарсны ар дээр шийдвэр гаргана. Яаран шийдвэр гаргах ч өөрөө дандаа хүнийг алдуулдаг болохоор. Тэгэхээр их л олон төсөөлчтэй. Чиний хамгийн том айдас. Өвдөчгүй дэл гэдгээс л. Би бас чи тий эсвэл хүүхдүүд маань өвдөчгүй дээ. Тэгэх юм бол амар идэгшгүй өвчтөй болоод өвдөчгүй дээ. Тэгэх юм бол айгүй хэцүү гэдэг. Яа тэгэхээр нэг идэгшгүй өвч нэг давж гарсан учраас тий. Тэгээ нүдээр харахаар амар өвчтөй байхаар ямар хэцүү байдгийг гэдгийг мэдэрсэн учраас тий. Чи тэр жоохон травматай тий. Өвдөхөө идэж жоохон яагаад тий. Миний хамгийн том айдас бол үхчихгүй дээ л гэж яд юм ш тий. Төрүүлээд үү? Биш одоо төрүүлээд нэг нь үхэхэд ганцаараа болчихгүй дээ гэдгээс. Биш одоо чи би эсвэл өөр хүүхэд маань ч юм уу эсвэл ээж нар маань ч юм ингээд хин нэгэн бас ингээд үхэл хацал тохиолдно гэдгээс л айгаад идэм байна. Хизээ нэг өдөр нэг юм болох бах таа гэж нэг тийм бодлого бас байдаг. Тийм. Яаж чад нэг хүүхд амар асуулт гинсэн. Дагнаа жишээлбэл би хүүхдтэй болоод миний хүүхд болгоод хоёр өгсөн байх уу амьд байх уу тэр гэж асуугаа тий.
Тэгж мэхлээр чинь нэр юу илээ гэл тэр мөр амар айд санагдсан. Нэрээ би чинь юу ямар байх вэ? Тийм тий. Яг чамайг асч бас эвгүй шүү. За сүүлийн асуулт. Чи бид хоёрын ирээдүй. Нэг хүүхдийн кинон дээр нэг юм дөрүлжин том толгойтой ингээд нэг юм мистик байшинтай нэг юм нүдний шилтэй дөрүлжин толгойтой өвөө идэг мэдгүй. Надад чи тэр санаанд ороод чи хөгжрэх юм бол яг нэг тийм өвөө болох байх заяа. Тэгээд одоо хэсэгт ингээ эрүүл мэндэд анхаарч байгаа болохоор ямар ч лайсан хин нэг хүнд өвчнөр нэг зов авахгүй. За тэгээд хүүхдүүдээс зов авахгүй. Тийм л ирээдүйг л одоо хүсэж байна. Гэтэ яг бүтээж чадах гэсэн сайн мэдгүй л байна л да. Гэтэ ямарсан шатлаараа хичээгээл байгаа. Хоолонд гээл тэ хичээгээл байгаа. Ямар ч нэг тийм сэтгэлийн зовлон бас бага юм. Амгалан тайван л амьдралыг өрөөдөж байна да. Мэдээж л хүн болгон өөрсдийнхөө ирээдүйг сайхнаар төсөөлнө шүү дээ. Яг юун дээр нь поинтлож сайхнаар төсөөлөх үү гэдэг өөр амар чухал баг л та тий. Мөнгөн дээр үү, эрүүл мэнд дээр үү, эсвэл элэг бүтэн байх дээр үү тий. Айгүй урт хугацаанд элэг бүтэн мөнгөтэй ч мөнгөгүй ч бай тий. Урт хугацаанд нэг сайхан амьдрах юмсан амьдрах байхаа гэж л тэрэн дээр л ирээдүйг тэгж төсөөлж байна. Өөр хөөхт тэгэл ингээл гэр бүл үрчсэн тий. Тэгээ хамаатан саднуудаа ойрхон. Тий. Ер нь олуулаа байхгүй шүү дээ тий. За тэгэл аймаг олуулаа ингээл цугларалтай л. Тэгэл одоо дулаарцны хичээлгүй гоё хөдөө ч юм уу тий. Тэгэхээр нэг тийм байгальтай л газар. Тэгэл чи гоё хөшөрхөөр гоё царайлаг болно. Саарл өсмөстэй. Тий. Гоё залуу, гоё өвөө болно. Тэгтээ чамтай өмнөөс нэлээд л бас ярьсан юм шиг мэдрэмж төрөөдөх юм. Чамтай яг ийм хүзээсүүдийг ярьсан юм санагдаад байна тий. Хоёул ч үе амар сүртэй ингээл нэг кофе удаа тавьж байгаа л тий. Уугаас бол ярилцдаг. Тэгтээ бол яг ингэж нүүр толж өөдөөдөөсөө хараад яг ингэж зориулж бас ингээ ярьсан юм. Асуултууд бэлдээл тий. Ингэж бас сонирхолтой л юм байна. Бас ингэж яриул зүгээр юм байна. Нэг 10 асуулт бэлтчихэд би энэ та яг ингээ нүүр тулж аваад яриул бас гоё мэдрэмж авах юм байна тий. Тийм байна. Надад бол айгүй айтайхан байна. Бас мэдээ гэсэн юм аа. Дэлгөөнөө тийм үү гэж асууж яснаас нэг юм одоо хөөрхөн тоглоомч юм шиг юм болол тий. Яалчгүй надад ийм асуулт таарчлаа ингээд хариулаач гэдэг ингээд тий. Ингээд нэг тоглож байгаад ингээд мэдээ гэсэн юм аач гэсэн юм уу. Эсвэл одоо чиний талаарыг бодож авсан юм аа. Ингээд мэдээд авчвал гэсэн бодол төрж байна. Энэ 10 асуултнаас одоо саяны ингээ ярьсануудаас бол ерөнхийдөө хоорондоо ингээд ярьж исэн юм шиг юмнууд санагдж байгаа боловч дөнгөж сайн санаанд орсон хамгийн сүүлийн асуулт. Ирээдүйгээ ярьж төсөөлж гин гэдгсэн чинь хоёлаа ч нөгөө нэг 5-10 жилээр яриад байгаа боловч хөгшин эмээ өвөө болохоо сайн ингээд төсөөлөд энийг бас аягүй хангалттай ярьдгүй юм байна шүү дээ. Тийм бэ. Ярих хэрэгтэй юм байна гэдэг мэдрэмж төрчлээ тий. Тэр чинь бас нөгөө хийдэг контент ч гэдэг юм уу бид хоёр бас нөгөө асуудал санал болгодог юм болвол айгуу сайн хоорондоо гоё ярилцдаг тий. Нийн үгүй гоё ярилцдаг, гоё ойлголцдог тий. Хоёр биеийг ойлголцдог. Би биенийг тий. Өөрийгөө ойлгуулдаг, нөгөөтгөө ойлгодог юм байх хэрэгтэй юм байна гэдгийг санал болгодог. Тэр гэхэд бол энэ асуултууд амар их нэмэр болох юм байна тий. Өмнө нь бас ярилцж байгаагүй юм ортол ярьж шít. Манай хоёрын хувьд бол бас нэг ийм залуучуудын гэр бүлээ авч явж байгаа ийм төлөөллийн бас нэг илэрхийлэл болсон байна шүү дээ. Тэгээд манай аж гэсэн үзээд бас өөрсдийн гэсэн сэтгэлдэлтэй байгаа. Энэ удаагийн дэлхийн аваргын одоо таамаг гэж байгаа шүү дээ. Манай хоёрт одоо ялангуяа одоо фанатуудын хувьд бол таамаг нь хин дээр байна. Ялтчгүй хөл өмгийн дэлхийн аваргад өнөөг хүртэл цаг агаар газар зүүн бүсийн байрчил маш их нөлөөлж исэн. Түүхэндээ ганц Герман цор ганц удаа Америк төв төрүүлж исэн. Одоо Европоос бусад төвд хөл өмгийн дэлхийн аварга зохион байгуулахад Европын багууд ах төрүүлдэг юм байна л та. Тэгээд одоо Бразилд ганц удаа л Герман төрүүлжсэн тохиолдол байдаг юм. Тэгэхээр энэ бүхнийгээ ч гэсэн харсан ер нь бол Америк төвийн багууд төрүүлэх магадлал асар их өндөртэй. Тэр дундаа бол яалтчгүй Аргентиныг онцолж байна. За үүнээс гадна Испани баг одоогийн хөл өмг бол техникийн хувьд жигүүрийн тоглолтууд тоглогч нарыг чухал болсон байгаа.
За тэгээд төвийн хагас хамгаалагч нар чухал болсон байгаа. Тийм учраас өнөө цагийн хамгийн шилдэг жигүүрийн хамгаалагч нар бол яалтчгүй Испани багт байгаа. Тэгээ Испани өөрөө Америк төвчөө өөрөө бас Испани соёлтой, Испани яриатай тий хуучин Испани колони байсан ийм орн байгаа. Тэгэхээр Испанд бол бас их том боломж байгаа юм болов уу гэж харж байна. Миний хувьд бижиж Англи цом өргөөсэй гэж хүсэж байна. Алтайгийн хэлдгээр яг бид нар олон жил үзээд ирэхээр яа харахгүй гараа харна, тасалжуулагчийн тактик харна. Тэгээд эхний тоглолтууд л явж ийн л да. Яг бүрэн гүйцэд бас эхний тоглолтууд бүх баг хийж дуусаагүй байна. Одоо тэгэхээр ер нь тэрийг харна. За яг гол нэрлэгдээд байгаа фаворитууд олон улсын экспертүүдийн мэдээ уншиж байхад бол Франц, Испани, Англи, Аргентин энэ дөрөв бол ерөнхийдөө нэлээд өндөр магадлал өндөртэй гэсэн байгаа доо. Тэгээд сая яг Алтайгийн хэлдгээр газар зүйн байрлал бол үнэхээр чухал. Ялангуяа энэ жил олон тоглолт хийж одоо финалд цом өргөхөөр болж байгаа. Хуучин бол нэг 7-оос энэ жил 8 тоглолт илүү олон баг орж байгаа гэдгээрээ ядралт гэдэг юм уу ерөөдөө төгсгөлөөр бол нэлээд шанс шаардаж цом өргөх бах. Францыг ерөнхийдөө бас нэлээд магадлал өндөртэй дээгүүр гарч ирэх болов уу гэж харж байгаа. Та хоёр юу гэж бодож байна? Таамаг байна уу? Одоо шагналын санал сонирн байна. Би бол тэгэл ямар ч Аргентин Мессигээл дэмжиж байгаа. Гэтэ Роналдод бас дуртай л да гэдэг. Тэ Алта болон Ингүүнийгийн дурдсанчлан газар зүүн одоо яг тэр нөгөө онцлог бүсчлэл бол яалтчгүй тамирчдын одоо тэр бие физиолог, сэтгэл зүй гэд бүх зүйлсд нь бол хамааралтай байдаг гэдэгт бол 100% санал нийлж байна. Яа тэгэхээр энэний хамгийн том жишээ бол одоо Монголын баг тамирчид 2008 оны Бээжингийн Олимпиад амжилттай оролцсныг одоо бас дурдж болох юм тий. Намайг лав жоохон байхад манай байрныхан чинь байраараа хоорондоо өрсөлддөг байсан. Тэгээд тухайн үед л дөнгөж нэг жоох хүүхдүүд байж байгаад өөрсдийнхөө сайн дураар талбайгаа засч ухаад шохоо асгаад тэгээд тоглолдог байсан. Яг саяхан юм санагдчихээн. Тэгээд нийт тухайн үед тоглож ирсэн найзуудаа бас уриалж байна. Хаа байгаа газраа гоё эерэг зүйлийг түгээгээрээ дэлхийн аврагтай бүгдээрээ хамт байгаарай л гэж хэлээ да. Урилга хүрлээ авч ирсэн хоёр зочиндоо баярлалаа. Тэгээд таамгууд нь мэрэгэн байх болтугай. Тэгээ үзэгчдээ та бүхэн дэлхийн авраг шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн телевизийнхаа спорт цугаар хүлээн авч үзээрэй. Өнөөдөр хамт ирсэнд баярлалаа. Баяртай. За тэгээд ЭМН спортын хамт олон маань одоо дэлхийн аврагыг ухрааж болж байгаа юм байна тий. Сая нэг хэсэг бол мэдээж нилээн бас тий ухрааж болохгүй байх гэдэг шүүмжлэл дээр тийм ээ. Ялчгүй цагийн бүс 12 цагийн зөрүүтэйгээр бид нар үзэж байгаа учраас энэ бол гайхамшигтай сайхан мэдээ байна. За баяртай үзэгчтэй.